Сайн бацхан өрхөмдөдөс өрийн дотрог үзлий болоо өнөөдөр баярын дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Бан. Яа! Бан. Яа! Игэж гоё хэлдэг юм уу? Дүүнэр орж ирэхээр амар зөрөгтэй хэлдэг байхгүй бан. Ах нар орж ирэхээр жоохон юм гоо. Бан. За, өнөөдрийн дугаар бүтлэгч, дуучин, жүжигчин, продюсер, зургийн дарга одоо бүх юм гэж байгаа хэвээр. Маск мартагч жүжигчин. Киноны туслах болчих. За тэгээ төмрөө маань оролцож байгаа. Маа цамтлагийн. За дээрээс нь дэлгөөнөө маань оролцож байгаа. Баярлалаа хоёртаа. За баярлалаа. Өөрч оруулсанд бас баярлалаа. Сайн юу байна? Өргөдөөд ирлээ. Сүүлийн үзчихсэн үү? Үзлэгээ тийм. Үзсэн. Тэгээ би ингэж утсан шүү дээ. Тэгээд ингээ дандаа алдартай хүмүүс ордог юм байна гэж. За. Тэгсэн чинь Миний ээж гэсэн юм болоо. тэгсэн чинь өөрөө сууж би одоо алдартай болж байгаа мөхтөө. За манай дэлгөөнөгийн хувьд бол сүүлийн үед нөгөө нэг юу ч гарахаа болчихсон. Тэр одоо нөгөө гримэрэний тогсон. Тий, ер нь тэр контент чи баг шахуу одоо дундан завсартаад нэг 2 жил гаруй үргэлжилсэн. Тэгээд за яг нэг одоо жүжигчин хүнийхээ хувьд те за гараага тэрөөр эхэлсэн байж болно. Арай хитрхи ингээд нэг бүр хуучруулаад, найдал болгоол ингээл яваад хана өөртөө ч би өөрөө ч бүр тэрнээсээ залхсан ер нь ингээд дохгүй болоо нэг л ингээл нэг авгаа дүрээр л ингээл тэг яг Тэг жоохоо хөшөө тийм. тэгэл хүмүүс ч гэсэн нэг хөгшин өнгөж бодоол ч юм уу тэгээд ерөөхдөө болсон. Тэгтээ өршөдөө чамааг ийм гişүүн байдаг юм. Энэ юу гişүүн гэж яг ойлгодог хүмүүсээс бас байдаг үгүй. Амар их тий. Хүү эн чинь ийм улс төрлийн гişүүн байдаг. Ийм хүн төрийн толгойд гарах гэж тийм. Тийм тий. Манайхан бас нэрээ. Наа чи жагсаалтаар гарч ирсэн. Хаанаас гарсан гişүүн бэ? Сонгон хайрах нас. За шинэхэн ста юу вэ? Сонь сайхан. би одоо айгүй сайн байгаа. Ямар ч байсан одоо баярын дугаар юм чи тий. Тэгэхээр өлрөн модож үе. Тийм 2025 он маань амжилт бүтээлээр дүүрэн онжил байлаа. Хамгийн дөрөнд бас энийгээ дурдах хэрэгтэй гэж чинь. Тэгээд одоо хоёр ахыхаа урилгыг аваад ингээд гоё таяртай гоё ярилцаа сууж байгаа. Бүр амар их баяртай байна. Тэгээд түрүү хэлсэн шүү дээ алдартай хүмүүс л ордог юм байна гээд. Би болчихжээ. Тийм болчихжээ. Тэгээд сая одоо нөгөө над дээрээгүй хайр гэд олон кино байгаа. Тийм тэн дээр бас дэлгөөнөөр хамт тоглосон. Тэр бол аваад заллаа тий. Тийм тэр киноны хувьд ч тэр өөр олон уран бүтээлийн хувьд ч тэр ер нь тийм амжилт бүтээл олдын л гоё жил байла гэж одоо ярмаар байна тийм. Супер. Тийм. Тэгээд дүүтэйгээ хамт бас тоглосон. Тэгээд битээр чинь бас ер нь тэгэл юм дээр л их таарж байна дөө. Тэгээ бид нэр сая нөгөө энэ над дэрэг баяр киноныхаа нөгөө спешиал ийм шоу одоо нэвтрүүлэг гейм шоугаар сая хайнаа нэвчээд ирлээ. За тэр шоу баяраар гарч байгаа юу? Тий одоо ер нь ингээ Өчигдөд орсон. Бид гарцсан байгаа. Гарцсан байгаа тий. Өдөд бол яг гарцсан байгаа өчтөрөөс эхлээд гэдэг шиг тий. Тэгээд IPTV-д орсон байгаа. Та бүхэн маань үзээрэй. За тэгээд сүрдэ цагаа уураа. Өнөөдөр баярын дугаар маань Алтан гац Зайсангийн Алтан гац хар хором ресторан дээрээс үргэлжилж байгаа. Тэгээд та хэдийг бас ойрд ядаргангатай байгаа л гэж бодоод сайхан Монгол хоолоороо дайж та хоёроо гэж бодоод Алтан гац ресторан дээр өрсөн байж байгаа. Алтан гац рестораны хамт олондоо маш их баярлалаа. Мөн дээрээс нь нэвтрүүлгийн ивент итгэгчээр Top Electronics дэлхийн одоо шилдэг брэндүүдийг аль биесний хэрэгтэйгээр оруулж ирдэг Top Electronics-ийн хамт олон маань энэ дугаар дээр хамтран ажиллаж байгаа. Энийг хараа ингэсэн байлаа. Энийг ингээд бүр юм судалгаатайгаар хийгээд одоо энэ доотлолт байгаа юм та нар нэг тохирлоо буухаар харан заа. Тоосго яг хар хоромны тойронд үлдчихсэн тоосгоор яг хийсэн. Одоо ханаа тий. Тэгээ одоо энэ минь чи торог байхгүй одоо тэр хана 5 км 200 м торог орсон яг нийтдээ. Тэгэж зүгээр хүмүүсийг юм гоё 5 тухтай байлгах гэж тэгж зорж ийсэн юм байна. За төмрөө маань уран бүтээлийн гараага одоо ер нь бол юу нэ хэцүү ангөө. Анхны одоо бүтээл те. Тэгэд 2009 он тий. Тэгтээ он юм бэ. 2009 он чи би сургуульд орж исэн юм. Ставснаас хойш ингэж ярьдаг болчиход байгаа юм. Нэгдүгээр ангид үү? Тийм баг 2 дугаар байсан байна 2009 онд чинь. 2009 Баясаг баг төгсчихсэн дөөс. Баясагаас би ч одоо их сургуулаа төгсчээлээ аах. Сүйсэг. Тий. Галуу. Галуу гэдэг. Гэтэ та бас тоглолтоо хөгшөрж байгаа юм байна шүү. Тэгвэл Хүн болгоно л яг ингэж хэлэх юм. Би одоо цагаан илам гэдэг. хөөрхөн байгаа үстэй. Кимине татакирасан пера. Бүр ингэ нэм квит гэхдээ бүр бүтээ итгэцтэй. Баясаг байж дээ. Төмрөөг яриулж загсан таацаа. Үгүй чи ачаал хөөрхөн гэдээ ороод ирэхлээр чи. Тэгээ одоо гоё яг чин сэтгэлээсээ ярина. Яг 9 онд анх хэцүү ангид тоглож.
Тий, одоо манай Тэндээс жүжигчин болыг гэж шийдсэн. Та Жанчөв тэ Тойгоо бид нар одоо 2009 онд Тагтав дээр бол бүр 10 жилийн найзууд маа нөгөө анги байсан. Тагтаа Чайна жавхлан гэл одоо та нар айгүй их сонссон л байлгүй тий. Цогцлогийн бүх зүйл бол. Тий. Тэгээд манай Тагтаа чинь дуулдаг, би хөтэлдэг сургуулийнхаа одоо арга хэмжээг. Тэгэл маа Тагтаа би чинь бүр англи хэлнийг хөнзөе. Яа. Тэгтээ ямар ч англи хэлгүй. Ари ядгаар англи үзгээд авчихсан. Тэгээ нэг жилийн нэг 15,000 төгрөгийн төлбөртэй. Цоглог гэдэг нэвтрүүлэг гардаг байсан шүү дээ. Тэрийг ингээл үзэл үйжсэн чинь одоо Монголын үндэсний олон нийтийн радио телевиз олон ангид кино хийгч байна. Тэгээ одоо кинонд тоглох сонирхолтой одоо ингээ хүүхд залуучуудыг ингээд үндэсний телевиз дээр ингээд про зарлж ингээл. Тэгээ татараа залгаад. Өш юу ийм болж ингээ хоёлаа хамт очиж юм гэж. Тэгээ очиод тэгсэн чинь ингээд үндэсний телевизийн гадаа 200, 300, 400 бараг 500-аад хүүхд ингээд очрлоо. Одоо ингээд нөгөө колонк дээр очрлоод байгаа шүү дээ. Машинтай тий гэдэг шиг. Тэгээ очрлцээс. За тэгээ орлоо. Тэгсэн чинь манай гайсын төгсөх навчаагч эднэр чинь яг тэнд нөгөө төгсөх чинь бас зургийн дараагаар байсан. Навчаагч маань болохоор бас нөгөө кастинг найруулагчаар байсан. Тэгэл ингээд үжсэн. За ийм хүүхдүүдийг авнаа. За тэгээ үжсэн чинь яа манай Тагтаач нөгөө зүмслааных би ч толгоотынх тий тэгүнгөтл нэг юм хүрэн бүр зэрэгтэл тэгэл за нөгөө 5 гарын пракц гэдэг одоо зохиол төр байгаа. Тэгээ эдрийг авнаа гэл. За тэгэл бид нар чинь тэрэндээ 5 хар царай төлөхтэй байна шүү дээ. Тэгээд хамгийн амар нь юу яасан би нөгөө проблем тэнцээгүй. За ари алгын нөхөр байна шүү дээ. Бишээ бүр арын хаалгач байхгүй. Зүгээр одоо яг тэрийг ярих чинь. Тэгээ үжсэн чинь Тагтаа тэнцсэн. Жанчив бас тэнцээгүй. За. Тэгсэн чинь Жанчвын найз Аги гэдэг нэг залуу байсан байхгүй. Тэр нөгөө юуны манай хэцүү ангийн дараах тоглодог байхгүй. Нэг юм хипхоп нэг юм залуу байсан. Тэгээд үжсэн чинь нөгөө Аги чинь Жанчвыг хоёлоо орчоо, цуг орчоо марчаа гэдэг. Тэгсэн гинэ. Тэгээ би чинь ерөөс ингээл тэнцгийн өсөлн болж байгаа шүү дээ тий. Тэгмүүд би нэг 10 жилдээ нэг юм хамтлагтай байсан. Тэнгэр мэнгэргээд тий. Тэнгэрээ. Тий. Яа. Хоолтлог. Тий. Одоо бас дуулж муулнаа тий. Тэгээ гэсэн чинь би яг тухайн үед өвөр Монголд сонголт руу явж тоглолт Монголд хийгээл тий. Тэгэл ингээд сургууль мургуулаар дамжиж тоглолт Монголд хийгээл тэгэл нэг хүүхдийн нэвтрүүлэгт ороод ингээд юм балкад гаргацсан. CD миди тий. Тэгээ тэр бүгдийгээ барьцсан. За. Тэнгүүтээ би ингээд авчаагч тарч гоож байгаа байхгүй. Бүгдийн ийм алтартай. Бүгдийн үз. За ингээд түүг авчаач гэдэг. Тэгсэн чинь одоо тэгээ пробод дизэг бол авахгүй штэ гээл. За чи тий ингээд тоосонгүй. Тэгээсэн чинь за нөгөө тэнцүү хүүхдүүд ороороо одоо ингээд юунаас эхэлнэ. Нөгөө сойст нэгдүгээр курст ингээд ам хэлний дасгал яа уу гэж яддаг штэ тий. Яг тэрнтэй адилхан нөгөө одоо хэцүү ингээд яг тэр залуучуудыг хэсэг тэр яг нэг тийм бэлтгэх журмаар л орж байгаа байхгүй. Тэгээ тэрийг төгсөх бэлдүүлдэг цаа гайси. За. Тэгээ ингээд би ингээд нүдэ анаал тэр чигээр орцсон. Юу болов болог. Тэгээд анх одоо хэцүү ингээд тэгж зөвшөөрлгүйгээр орсон байдгийг. Тэгээ өөрийнхөө асар хүсэл эрмэлзлээ. За манай төлгөөний хувьд анх яаж одоо яаж жүжигчин болох гараагаа хийв. Чи н хотын хоонох. Би Баян онгорынх. Тэгээ Баян онгорын Тэмүүжин театр. Баян онгорын Тэмүүжин театрын. Айргэн хонгор, адуун хонгор үйлээ. Ер нь л одоо нөгөө багасаа угаасаа урлаг тааштай хүүхэд байсан. Тэрийг одоо гэр бүлийнхэн маань намайг олж хараад Баян онгорны юм Тэмүүжин гэдэг театр байдаг байхгүй хүүхдийн дугуулan гэсэн. Тэгээд эхлээд бүжийн дугууланд оруулах гээд очсон. Тэгсэн чинь бүжийн дугуулынхын багш нь ингээл юм яриад асуугаал ингээл байж хорог тэнд нэг юм анги харагддаг байхгүй. Тэнгүүд би гутлаа талилт гүгэд орсон байсан. Ээжээс тухтагаад. Тэгээд тэгсэн чинь тэр нь драма анги байсан. Тэгэл завлуул суулгаал багаас нь ингээл тасгал хийлгээл байж ирснаа нөгөө савгийн хулганд гүйж яваад савтай айрганд унцгаж гинэ гэл одоо анхны шүлгэнд тэгж тэгэл одоо нөгөө цээжлж эхэлж байгаа байхгүй. Тэгэл нөгөө багаасаа уранж иргээ гэл ингээл нөгөө хот руу ирж тэмцээнд ордог. Тэгэл хүүхдийн оролцооны бүтээл гээл гэгээ муузаад ордог те. Ингэж явсаар агаад ер нь бараг л одоо тухайн театрынхаа жүжигчдийн дайны жүжигчин болоод бараг
төгсөж байгаа. Говийнхаа одноо ондармаа болцсон. Тийм одоо нэг тэр аймагч юм арга хэмжээ зохиогдсон те гаднаас хүмүүс ирэн тэрний одоо хөтөлгөө гэхийн одоо уртлын нөгөө интро гэдэг шиг те тэрэн дээр нь л одоо нэг юм жүжиглж үзүүлэн чулуун хөгжим тоглоно гэдэг шиг тэгэж явсаар агаал сургуульдаач бас гайгүй нэр хүндтэй ер нь тийм хүүхэд болсон тэмцээн уралдаанд ордог. За энэ маань ер нь нэг ямар нэгэн урлагийн арга хэмжээ болоход аваад гарчиндаа гэдэг одоо суур хүмүүжлэгийг маань Тэмүүжийн театрын тэр хамт олон багш нар жүжигийн дуулангийнхан маань олгосон. За тэгээд би соёст урилгаар орж ирсэн. Найруулагчийн анги урилга аваад. Пүү тийм үү? Тийм. Хин урилга өгсөн байх уу? 12 дугаар ангигаа төгссөн ч одоо тухайн Тэмүүжийн театрын одоо юу гэдэг чинь тэр гэгэн мууза авдаг байхгүй юу одоо 12 дугаар ангида. Тэрнийх нь би гол дүр тоглосон гэдэг ч юм уу. Ер нь урилга ингээд зарлаад өгчихжээ. Тэр Баянгор аймгийн захиргааныхаа. За ингээд урилгаар орсон одоо нэг юм тэтгэлэг авсан хүүхдүүд ч юм уу ингээд зарладаг шүү дээ нэг юм хонхны баяраар. Тэгээд гайхсан чинь дүлгөө ингээд хөөч чамд дуудаад шүү дээ. Тэгсэн чи би урилгатай болцсон. Тэгсэн чи би найруулагч болохгүй гээд хотод ирээд сувс шалгалт өгдөг байхгүй. Би тэнцээгүй. Юунд нөхсөн? Жүжигчнэр өгсөн. Оо. Жүжигчний ангид орно. Би ингээд отгоогш ангид орно гээд. Отгоогш ангид орно гээд заавал отхон батгш ангид л орно гэж тэгсэн чи аваагүй цав намайг. Тэгээ одоо отгоогш бас харамсдаг байлгүй. Үгүй. Отгоогш ингэж явдагсан. Баати отхон батгшаа гэж одоо харамсч байна. Би ч бас отгоогшийнхаа бас хайртай хөхтөн штэ ер нь бол тэгээд тухайн үед уйлал гарч ил суулсаастай төмөр зам хүртэл алхаал би ч эмэр бол өөс за голсон юм гол шилсэн юм шилдгээл урилга аваад орсон ч би найданд орж өгшээ ингэж орцсон. Тэгээд тэр хүнээс би баг цаад нөгөө хувь тохиолдол гэдэг ч юм уу угаасаа л би энэ ангид орох ёстойсэн тэр хүнээс номын дуу сонсох ёстой байсан гэдэг утгаараа тэр хатуу хүний доор сурснараа би өнөөдөр бас ингэж гайгүй явж байгаа юм болов гэж боддог. Баярлаж явдаг. Багшаас их юм сурсан. Намайг задлсан, нээсэн тий. Огт намайг магтаж үзээгүй. Яг төгсгөл миний охин нэг юм дуулгана гэж хэлжсэн. Тэр хүний одоо нэг юм буян заяа ч юм уу, сүсэг одоо ерөөл ч юм уу тий. Миний шавнар минь надтай хувь заяагаа холбосон юм уу явахгүй энэ гэж мэдэн штэ садах чи. Тэгэл нэг юм гоё ерөөлөөр нь явдсан болов гэж би боддیں۔ Би сая ингээд уул нь хоёр залуу хүн өрсөн. Тэгсэн чинь нилээ бүрс өртөө яриад байгаа. Нилээ миний буян заяа. Голсон юм. Тэмчээд гэсэн хитон бисээ. Хамгийн амар ярьж байгаа голсон юм гол шийдсэн. За окей гоё л. За баг багта ер нь Баянгор төссөн. Тэгээ Баянгор чиний үед ер нь юу байв? Одоо ингээд дэлгүүр тэр бичүүлдэг. Одоо өрийн дэвтэр нэвтрүүлэг маань одоо та хоёр үзсэн шүү дээ. Одоо хайл болох захын айл руу очиод битэр чи ганц ч ихсэн айл өөр дарчдаг. Нөгөө нэг юм өр ширээ бичүүлдэг юм байв? Миний бодлоор бол санахгүй байна. Зүгээр л одоо юу гэдэг чи ээж аав өөр тийш мишээ явцсан ч юм уу тий Тэгэх юм бол нэг хамаатныхаа хүний дэлгүүрлээ ороод ээж аав хоёрыг ирэхээр үгүй нэг борцог идэж уух юм өгч чи гэх юм бол өгчдөг нэг тийм л юм байгаа. Тэрнээс яг тийм бичүүлдэг юм санахгүй байх юм. Толгойд бол баб байгаа юм тест. Баб байлгүй гэдгийг. Тэгэл одоо манай нэг мэх захгүй биш үү те. Манай ангийн хүүхдтэй. Мензо. Одоо реклам гэдэг битэр чи яг дошных байхгүй юу? За. Тэгэл гэл заа. Тэнгүүтэл мэгцгүүд тэнглүүлээд тэгээд битэр чи нэг дэлгүүрийн үүдний таамар зогсцсон зармиг одоо баг бичүүлээд идэж явах жишээний ч юм уу те. Тэгээд нэг дошных болохоор тэгээд нэг толгойд манай яг гудамны зүрт наран дэлгүүр байсан. Тэгээд тэр дэлгүүртээ бол одоо маш их бичүүлсэн. Тэгэл одоо өгнөө л гэл их олон удаа өгнөөтөө байсан дөө. Тэгээд штэ. Дахиад авч байгаа штэ тэгээ өгөөгүй ээжээж л аваад өгнөө гэл. Тэгээд энэ дашрамд одоо наргийн голын цэгэр дэлгүүрийнхэндээ наран дэлгүүрийнхэндээ баярлаа гэдгээ хэлээ. Урагтаж болцсон энэ дэлгүүрээс. Парти чинь сайн яваашаа. Та нар өгжсэнд. За окей манай алтан гац ёо. Дөрвөн штэ. Ийм хүү. Тэгээ порцсон гэхдээ үнэхээр их байд юм ба. За тэгээд алтан гац ресторан маань болохоор энаараа хамгийн гоё нь жуулчд амар хэрж байгаа. Жуулчд ирэхэд нүүр бардсан бохгүй тий. Яг нүүр тахалдаг тий. Тий Монголын хоол
унд за тэгэл энэ байгаа байдал орчин ийм гоё гэдгийг гоё мэдрүүлдэг тас. Алтан гац сар орон ресторанда маш их баярлаа. Зайсгийн 7 Star-ийн нэг давхт үйж байгаа шүү манайхаа. Бид нар сайн солонгосчууд нэр Монгол халахыг цоглуулсан. Хамтран ажилласан юм. Тий. Тэгээд нөгөө солонгосчуудаар ирэхэд стон үр тахалсан. Аргагүй нэгээр яг Монгол хоол үзье гэхэд бол ийшээ авчирчлаа. Энэ юу гэсэн бэ? Монгол хоолны цоглуулга. Цоглуулах яа. Сая нөгөө Энэ нь болохоор соустай хоньны нуруу мөн шарсан өвч гэдэг хоолгоо. барах юм уу? Гэтэ иднэ. Заасан Энэ юу вэ? хоолцоогоор шарсан өвч чүмэг. Чүмэг. За энийг зэрэг Чөмөг гоё харагд. Алтан газрын зүгээр би рекламж байгаа юм шиг үнэхээр гоё шүү. Би нэрээ Намайг рекламж ганцаараа алаа шүү гэсэн. орж ирдэг болохоор бүр тэр одоо эзэдүүд байдаг юм аа ажиллаж байдаг юм уу тэр тоогооч байдаг юм уу те ер нь бүх юм ингэ сэтгэлээсээ сайхан хийдэг гоё газар шүү гэж хэлмээр байна. Ивент тэтгэгч, илүү сонголт, илүү боломж. Top Electronics. Нэвтрүүлгийн дэмжигч Монгол нүүдэлчин угсааны аж ахуй, ёс заншил, түүх соёлтой танилцсан үндэсний зоогийг туглан сууж таалан болгоно. Алтан галас ресторан. Стахын нэмэлтгүй эрүүл амттан Жилис Чоо. Нэвтрүүлгийн дэмжигч, эрүүл аюулгүй орц найрлага, шинэхэн амтаар бүтээгдсэн Абенбебен попкорн таны ширээнд. За миний нэг тавьдаг асуулт бий. Миний тавьдаг асуулт юу гэхээр манай хоёр санамсаргүй байдлаас өрөнд орж ирсэн үе байна уу? Байлгүй яах вэ? Байна. Бэб биш үү? Байж гэнэ. Их баялгаа. Манай түрэг амьдрал их баялаг. Одоо би дуралмаар байна гэд Маасамтлагийн анхны уран бүтээл. тий одоо дуу байгаа шүү дээ тий. Тэмүүтэ за энэ дуу маань угаасаа л хурцлээ. Одоо би дуралмаар байна. Кино хийчи. Кино их болцсон. Болцсон гэл. Гэдэл одоо сайхан өрөнд орж исэн үе байсан. Шатсан уу? Би дургуй шатчихсан юм уу те? Гэхдээ нэг шатах нь хаашаа юм. Яг л гаргасан юм аа. Тэг гаргасан юм уу? Тэгтээ Тэргөө гаргасан юм хүнийх. тий хүнийх тий гол нь тэгэл нөгөө ингээл аль ахаа аль өгчээ гэдэг л байсан шүү дээ тий. Тэгээ хүндээ өгөөл өөртөө суппортинг хийгээл таа. Цэн сумд яг тэгэл тарч авч. Гэхдээ бас гаргаснаа олчихно гэдэг чинь бас болж штэ. Тэгэхгүй олохгүй бас зөндөө усуд биш штэ. За төлгөө яасаг гинэ. Би нэг тусдаа нэг өөр нэг пэйж хөгжүүлдэг гэсэн. Тэгээд тухайн үед бас нэг хүнтэй хамтраад юм хийж яагаад тэгээ баахан байгууллагууд реклам хийсэн маа шүү дээ. Тэгээд тэгсэн чинь нөө хүн маань намайг тонгорсон ер нь бол. Хамт ажилласан юм. Тий. За. Одоо ахын доо би өөрийгөө админаар нэмэт гэж чи түр фэйсбүүкийн пассыг өгчөж байна. Тэгсэн чинь би өгсөн зөө амьд тийм. Тэгээд тэгсэн чинь намайг аваачаад нөө пэйжээс маа салгаад тэр пэйжийг маань бүх бичлэгнүүдийг устгаад авт худалдаа аюу муудалгаад. Гэтэ маш сайн бэлэг хүмүүс. Наа чинь бүр улаан цэм юм биш те. Тэгээд хүүе та ямар шир юм бэ? Энд чи өдөө хүртэл наа чи намайг ингээд үдсэн, намайг дэмжсэн хүмүүс намайг фоллоу хийж дагсан маа штэ. Би пэйж авъя гэд тэгсэн чинь тэгээд алга болсон. Хэдэн мянган тагш яах вэ? Тэр нэг 86 мурга хүрчээсэн баг. Нэг хувьдаа л хийжсэн. Гэхдээ ер нь бол энэ тэнд би зөндөө пэйж хөгжүүлсэн шүү дээ. Нэг нь баг 280 эдэн мянга, 160 эдэн мянга. Одноос л би одоо хувийнхаа дүлгэн шүргээд фэйсбүүкээр одоо өөрийнхөө юм хувь аккаунтаар л юмнуудаа цоглуулж ингэж байгаа болохоос өдийг хүртэл намайг дагсан хүмүүс одоо байх юм бол ер нь нэгэн байгаа хгүй ер нь. Тэгээд намайг тонгорсон. Тэгээд нөгөө байгууллагууд чинь мэдээж бичлэг яачваа гэд өрөнд орд юм баас. Тэгээд яг хаа зарим нь тэгэл одоо юу гэдэг чинь эргэж юм нөхөж хийж өгөөл зарим нь ингээл тухайн үед бол бас л үр штэ тэр чинь тэгээд бүр ингээл сэтгэл зүй чинь ингээл сонирн болчихж байгаа юм чи бүр нөгөө хийж явсан юм чи байна. Гэхдээ тэр чинь урлагийн юм уу? За тэрийг одоо ярмаар байна уу одоо яшиг зүйл юм дээ. Одоо иймэрхүү хүмүүсүүдийг Ер нь бол угсаа гарууд урлагийн хүн үү? тийм тэгээд студиудтэй юм дээ. Тийм ээ. За тэгвэр студиудтэй хүмүүс юм. Амар тий. одоо Одоо юу ингээл хэлэх юм аа сайхан хэлээ. одоо харж явал тэгээд модугүй яах гэсэн юм тэл гимээр Сайхан явж харна гэж юу? өөрт нь одоо болсон бол те өөрт нь үнэхээр хэрэг болж ингэж зарж өвч цааш нь ингэж шатсан бол одоо болоо те одоо тэгснээр нэг тийм мууцсан чим алга. Тэгтээ тухайд бол асар их сэтгэл зүй дарамтнд би орсон шүү. Тийм шүү дээ. Өний Ямар амар юм те. Шууд ингээл хар цагаан дуугүй те. Шууд ингээд гэдэг чинь. Хамгийн гол нь хамтарч исэн хүн гэдэг нь өөрөө жоохон муухай. Тэгээ шууд хамтрал шууд зогсноо те. За өнөөдөр бол 12 сарын 31-ний өдөр те. Сэтгэл тоногсон шинэ жил одоо юу вэ? Ах нь өнгөрсөн жил Вегаст оноо гаргаж ялаа.
Аим гоё гоц байсан. Ямар гоё би тэр Лас Вегасын Тэгээ Вегасын тэр нөгөө шөнийн гудамжууч ингээл 31 инч нөө. бүх автомашина бүгдийн зогсооч. Бүх хүмүүс явгаа ирнэ. Гол юунда. Тэгэл бүх зочид том зочид буудлаа дээрээсээ өөр өөртөө солиотой бодвол явах чинь. амсгаас нь. Зүгээр тасархаа. Амдиогийнх юм үздэг юм байж Тэгэл 28 бодоо явжсэн үү? цаа чи гэж байсан. 28-нд над руу нөгөө юу яриад, сангаас яриад, сангийн өгийн урагч яриад гутаа. Сангийн шинжлэх 29 нөтлөөд өгөөч юм уу гэж. Би Монголд юм авсан байна гэж. Баясаа ярьж байгаа баясаагаас суудаг гэж. Баясаагаас аха 29-нд юм байна уу? Санд хөтлөхөө гэж. За би хуураа. Би 29-нд Сиэтлд юм байна. Яа! 29 Сиэтлд 30 Денверт юм байна. Тэгээ 31 дахин Вегаст оноо гарна. Тийм олон улсын хөтөлбөртэй. Гэрчил тэгсэн гоё сайхан байсан. Манай хоёрын хувьд Хүүхэд насны шинжилгээ гоё байдаг шүү дээ. Тэр санаанд орчлоо. Би нэг хэдэн оны жилийн нөгөө юу оны шилдэг хүүхэд болдог байхгүй нөгөө одоо нэг тухайн аймгийнхаа оны шилдэг хүүхэд болол гэсэн чинь манай хамаатнууд ингээл ирж байгаа байхгүй. Манай ээж чинь бас юм сенсацтай хүн зөв ер нь. Манай хүүхэд оны шилдэг хүүхэд болчихлоо. За манайхаа мөнгөнүүдээ гэх. Бүх хамаатнууд ирэл тэгэл тэгсэн чинь ингээл хүн чинь нэг юм тийм баярын юм дээр ингээл нөгөө жоох хүүхэд юм чинь айгүй юм догдолт юм байл шүү дээ. Ингээл хичээл те оны шилдэг хүүхэд нэрэл гоё ч юм уу гэл нөгөө хамаат нүчээс дуулж муулаад ингээл манад шинжилгээ ингээд гаргаж авах. Тэгэл тэгсэн чинь зарим нь ингээл модон дээр 20,000 тавиал, зарим нь 5,000 тавиал. Тэгсэн чинь ингээл гараа явсныхан дараа ээж тэгж авах. Энэ стори миний хүүхэд оны шилдэг хүүхэд болчиход 5,000 төгрөг тавиад байгаа. Цагаан сараар өөрийнх нь ганц хүүхдэд зөрүүлдэ 5,000 төгрөг өгөөл. ээж бол гал юм биш үү? Миний хүүхэд 5,000 ингээ мөнгө тоолоод байна шүү дээ гол. Миний хүүхэд оны шилдэг болчихгоо 5,000 төгрөг тавиад байгаа. Зөрүүлдэ Бараг аимс өгнө. Жокоби тавиа гаргая л та. Тэр бодоо тэгэл багасаа сурцсан байхгүй энэ чи хүн чи ингээд нөгөө өгөөтэй аваатай ингэж байд юм байна гэдэг шиг айлд орохдоо гар хос ордгоо гэдэг шиг л нөгөө ээжийн тийм юм яваад байдаг юм шиг байна. Тэгээ тэрийг бодсон чи бас гоё шинжил санагдчихээн. Манай толгойн толгойн маань яаж Би ч хөсгөлөөс ирсэн шүү дээ. за. Хотод. Тэгээ манай аав бол одоо насараа л дарга зэрэг хийсэн тийм хүн байсан аав маань. Тэгээд нөгөө нэг юм подарк гэдэг нэг юм бор ууттай ингээд нөгөө альбан газрын нэг юм хүүхдүүд бор цаас. Тэгээд дээр нь юм нөгөө скватрын хөшөөний юм нэг юм наалт малттай. Тэр амар ингээд юм сэтгэлд оногшсон. Аав нөгөө захиргаан мархаанд ажилладаг байсан. Тэгэл нөгөө нийгмийн даатгалын байцаагч байсан. Тэгэл ингээл янгууд нэг юм бор уут тэгэд задлангууд ингээд алин мандрины үнэр зүгээр ингээд бүр ингээд хамар цоригдсан гэдэг те. Гоё тий. Тэг бүр үнэхээр те. Шалгаар нэг алим гэдэг тий. Аав ээж ажлын газраас өгдөг билгийг асрах хүлээдэг Юу яг үстэй. тэр одоо бүр яг сэтгэлд үлдсэн байгаа байхгүй. Одоо ингэрэ манай өрөөгөөс нэвтрүүлэг үзсэн тэмцээн зохиогоод тэг хожигдсон хоёр нь явж өөр дарна. Гэхдээ өнөөдөр манай зоргоо битэрт ирсэн анхан шатны мэдээлэлээр бол өнөөдөр дэлгүүр мэлгүүр орох уугүй юу нэг юм яригдал юм шиг ойлаа. Гэхдээ ямарсан тэмцээний явуулчих. Тэмцээний ямар байхыг харъя төхөө. За окей. Ивент тэтгэгч, илүү сонголт, илүү боломж. Top Electronics. Нэвтрүүлгийн дэмжигч Монгол нүүдэлчин угсааны аж ахуй, ёс заншил, түүх соёлтой танилцсан үндэсний зоогийг туглан сууж таалан болгоно. Алтан галас ресторан. Стафын нэмэлтгүй эрүүл амттан Жилис Чоо. Нэвтрүүлгийн дэмжигч, эрүүл аюулгүй орц найрлага, шинэхэн амтаар бүтээгдсэн Aben попкорн таны ширээнд. За нэвтрүүлэг үргэлжилсээр байна. Өнөөдөр ивент тэтгэгч Top Electronics-ийн хамт оролцож байгаа. За Top Electronics хаягийг хэлээд үгүй. Зүүн дөрвөн замын Central Mall-ийн замын эсрэг талд байж байгаа. За хоёр дахь салбар нь хорооллын бичил Royal House зочдлын баруун талд байж байгаа. Тэгээд өөрт хэрэгтэй гэсэн цахилгаан бараа, одоо электрон бараа бүгдийг Top Electronics-аас аваарай манайх. За мөн дээрээс нь одоо өнөөдрийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Kidswell Mongolia гэж одоо Солонгосын пробиотиктой желийг Монголд оруулж ирж байгаа юм компани байгаа. Тэгээ өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөл та бүхэн харах боллоо гэж. За тэмцээн. За тэмцээн маань ийм байгаа манайхаа. Энэ араа ийм одоо юу вэ? Туул. Энийг одоо багийн нэг гишүүн одоо сонгогдоод аль болох хурдан хугацаанд хөвж дуусгах хэрэгтэй. Тэгэл болоо. Тэгээ ялагдсан баг нь мэдээж хэрэг өрөө дарах нэ.
Тийм ээ. Өрийн дарах нэ. Өрийн дарах нэ. Окей. Тэгвэл ингээл одоо ингэх юм биш. Тэн дээр эхнийх дээр нэг гоо орох юм байна. Физикал аас шиг ингээ төлөөтэй дараагийн тэмцээн магадгүй хүч чадлын тэмцээн байж магадгүй. Тэгэхээр чи орчих уу та. Хүч чадалтай. Хүч чадлын таа. Наа чи юу хурд хэрэгтэй юм бэ? Надад тохирсон. За танах яах вэ? Нэг нь орох юм. Аль нь хурдтай юм бэ? Яах юм? Нас цалуу цус шиг нэ чи. За хоёул үзэх юм. За бид нэр үзэх юм байна. За окей. Яа, тэгтээ бас эвгүй нэгэн юу вэ шүү те. Ийм байна. За явах уу? Анхаараарай. Ерөөсөө тасалж болохгүй юм байна. За бэлнэ үү? За бэлэн бэлэн. За анхаараарай. Үш. За энэ ширээ дээр юм уу? Ширээ дээр юм уу? Байж байгаа юм дөө. Анхаар 3 2 1 явсаа. Яа тийм юм бэ? Өөрийгөө. Ой чи ямар ухт юм бэ? Хаачаа. Хөөсөн ч гიშгэн. За хугацаа алдчихсан шүү зааж гараач. Хөөнө. Йоо гарч хэлчихсэн. Йоо ямар хэцүү чи. Бараг фитнес хийгээд байгаа юм ааш. Дуусаа шүү. Дууссан шүү сая. Би шүү миний дөө. Би дууссан. Миний дууссан шүү. Үгүй би дууссан. Дундаа тасарсан. За дараагийн тэмцээнийг тайлбарлаад өгье. Дараагийн тэмцээн манайха нэг гартаа өндөг барина, нөгөө гартаа бөмбөгөө барина. Хийлээ. Энэ үйлдэлийг яг энэ гараараа. Хийлээ. Савлаа. Энэ үйлдэлийг хийгээд тэгээд энэ өндгөө хагалсан одоо тэмцээний ялагч болно хөө. Хагас нь хожигдогч болно. Ялагч болно. За тийм үү. За окей, амжилт хүсье манай хоёр. За мэ. Явсаа. Би алдахгүй л яах юм бэ? Алдахгүй тэр юм яах? Стон болоо. Юу гэх стон болоо. Ова. Оп. Йоо! Яасан бэ? Чигээ шидчихэж байгаа. Би шанс өгдөг болдог гэсэн. Яа. Ямар муухай зөрөгтэй шидэж байна чи. Тас гэвч. Юу толоод байгаа юм багч. За манайх яллаа. Ялтын баяраа ичгүү. Оп. Ивент тэтгэгч, илүү сонголт, илүү боломж. Топ Electronics. Нэвтрүүлгийн дэмжигч Монгол нүүдэлчин угсааны аж ахуй, ёс заншил, түүх соёлтой танилцсан үндэсний зоогийг туглан сууж таалан болгоно. Алтан галас ресторан. Стафын нэмэлтгүй эрүүл амттан Jelly's Chow. Нэвтрүүлгийн дэмжигч, эрүүл аюулгүй орц найрлага, шинэхэн амтаар бүтээгдсэн Aben Beben попкорн таны ширээнд. За одоо өнөөдөр хараа ийм байгаа манай хоёроо. Өнөөдөр болохоор баярын дугаар бүх дугаар дээр бид нар гэр оруулалт үүр дардсан шүү дээ. Гэхдээ өнөөдрийн бодлохоор ийм байгаа. 7 буудалд нэг ийм драмын дугуулсан байт юм байна. Ийм байна л да. Яагаад нэгсэн амар гоё бас гоё таарч байна. Зоргоо битэр хүүхэд байхдаа хүүхдийн ордны драмын дугууланд 5 6 жил сурсан. Тэмүүчүүд байсан байх. Тэмүүчэнд бас дараа манай хүн чинь 10 жилээсээ урлаг соёлоор яваа. Дээрэс нь 10 жилд байхдаа хэцүү анги. Тэ? Эн чинь бас нэг цаанаасаа нэг хувь тохиолдолоор яг хөө ингээд хүүхэд насны одоо хүсэл мөрөөдөлтэй байж хүүхэд насны гой зоригтой байх үүднээс бас нэг юм тэ сая зоригог ярьдаг. Одоо гой санагдаад байгаа юм ийм байхгүй. Энд чи одоо нэг юу гэдгийг за юу нэг айхтар асамж байгаа газар биш. Тэгээ ийм одоо эмзэг давхраг биш. Зүгээр л тэнд дугуулсан байна гэдэг нэг гоё байгаа байхгүй. Тэр хавийн одоо тэ долоон буудал дам даржаа, шативлан одоо тэр зүгийн бүх хүүхдүүд тийш очиж драмын дугууланд сурдаг байгаа байхгүй. Тэгээ энэ надад бол аягүй гоё дэмжмээр санагдсан. Хаяа нэг очичвол манайс драмын багш хийхэд бол 7 хоногт нэг удаа ч юм уу те. Очиход гоё байгаа байхгүй те. Тэгээ тийм болохоор тэр хүүхдүүдийг нэг өдөр баярлуулъя гэж бодсон. Тэгээ тэдний мөрөөдлийн сонссон чинь бас аягүй гоё мөрөөдөл. Тэгээд манай энд аавс киног бас амар сайн үзсэн хүүхдүүд юм байна. Тэгээд нөгөө мими энтриг аягүй сайн шийдэлсэн тийм хүүхдүүд. Тийм болохоор тэр хүүхдүүдийг баярлуулъя гэж бодож байна. Окей. Тэгээд ингэсэн байгаа манай хоёроо. Одоо ингээд бид дөрвийг ингээд ярьж байгаа хоорондор нөгөө хүүхдүүдийн маань автобусаар зүгөөд нааш ирж байгаа. Нэг давхрт ирж байгаа. Тэгэхээр тэр хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар дөрүүлээ тийш уцаар ярина. За. Тэгвэл одоо жишээ нь би найз руугаа яриад юу гэдгийг одоо чихэрний компани найз руугаа яриад за ингээд энэ хүүхдүүд барил бэлэг өгөөч. Одоо юу гэдгийг
хин нэгэн лөө яриад одоо олонний танил найз руу Бэлэг босгох нь. тий олонний танил найз руу яриад ирээд дуулаад өгөөч. Юу үү? Ямар нэгэн байдлаар баярлуулъя. Гэхдээ яг одоо шүү дээ. Гэхдээ яг одоо 30 минутын дотор. Тий. Маргааш цагааш гэвэл бол зөндөө олдсон шүү дээ. Яг одоо гэрэхтэр чи яг тулцсан, найдсан хамгийн сайн өндрөөгөө гэдгийг харцгаая төхөө. Тэгээд дээрэс нь ингийн. Манай нэвтрүүлгийн зүгээс ийм дөрвөн ширхэг цаас бэлдсэн байна. За. Тэр цаасыг суглая. Тэр суглангууд тэн дээр өвлийн өвгөн, алиалагч, цасан охин, тэг хөтлөгчийн ингээд нэг юутай. Тэр хүмүүсд хөдөлөө яг сугалсан хүн баярлалцгаая. Тэр өвлийн өгнөө хийж тэр алиалагч хийж. Оку. За тийм. Оку. Хувцад мэл Баясаах бас давхар мэддэг дээс тий. Би мэдээгүй юм ба. Зүгээр л хүүхдүүд баярлуулдаг бараг мэдчихсэн. орчин юм шүү. Тэ гоё байна. Тийм байна, тийм байна. За амар гоё. Хувцсанараа бэлдсэн байгаа хэвээр зөв. Бэлдсэн. За тэгвэл эхлээд суглагаа суулчих заяа. Тэгээд дөрүүлээ юу босгоо үзчихээ. Араас нь одоо бодож байгаа хин рүү ярих уу? Ста галс ирээд манайхаа нэг хүүхд баярлуулаад таар гэдэг юмнээ бодчихээ. За суглаа суулчих. За ингэж юм манайхаа. За энд бол ингээд дөрвөн ширхэг цаас байна. Нэг нэгийг суулгах нь байна. За тэгээд тэр дээр одоо юу болж хувирах вэ гэдэг чинь байж байгаа. Око. Цасаахан байгаа юм энэ дотор. Бага. Яг л цасаах харагдаад байна. Гой төмрөө цасааг даржаасаа. За үзхөө. За үзээ. За би энийг авлаа. За натлаа авч дөө. Миний гайгүй дөө. Би бол яг Йоо. хийдгэл ажиллана. Гурал ашгүй шиг над дээр цасааг дарсан шүү дээ. Ажилч. Алиалагч. Яг л гоё таарсан. Юу чам дээр вэ? Өвлийн хөтлөгч. Би одоо яаж дөрөв төгөө. Миний хөтлөгч. Байгаль хийдэг ажиллана. Миний хийдэг. Хөш. Энэ дугаарыг үзээд намайг дандаа алиалагчмаар авах гэдэг тийм. Хөтлөгчөөр алиалагчаар байна. Хөтлөгчөө заагүй. Үгөөгүй таныг алиалагчаар авах гэсэн. Хин рүү ярих уу, яах вэ хөө? Би бол хүн олцсон. Би бол олчлоо. За яг юу яж хооронд манай нэг элэг үзүүлдэг дүү байгаа. За. Элэг үзүүлдэг дүү рүү гараал Гоё хүүхдүүд тий хүүхдүүд баярлаач юм мэдээ хүрээдрээч гээд гинт амир онгөрөөдсөн чи дүү маань ахаа би завгүй хөдөө явж ийн их үү. Тэгвэл Надаа хэцүү. илвчин байгаа гэж тэгсэн чинь. Оо сайн байна уу мэдээ? Баясаахан байна. За гадуур ажил их байна уу? Гадуур явж байгаа газар аваад тэгээд давхар хожуугаар нь ажиллаа гэж ярьж байгаа. Окей. Мэдээ ах нэг юм гуйхсан юм аа. Ах нөгөө нэг өнөөдөр яг одоо зөө ах нэс яаралтай хүн гэхлээр дөрүүгээ залгаж байгаа. Одоо бид нөгөө өрийн дотор блогоо бичиж явж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ нэг хэдэн хүүхэд нөхөрхөө хүүхдүүд баярлуулаад доор бид нар өөрсдөө алиалагч өвлийн үгэн болж ховраад тэгээд ингээд үзүүлж байгаа. Тэгээ хүн болгон нэг уран бүтээж даасан. Миний дөө яг одоо хаана зайсангийн алтан гац хар орон дээр ирээд нэг одоо нэг 10 20 ч явах 30 минутын дараа ирээд нэг хөөхөн элбийн үд номеруудаас үзүүлж боломж олцоо байна. Ахнаас яг тулчаад бүр яг л амар л залгаж шүү. За тэгээд тэгээд за заавн гайгүй байна уу? зам ер нь зам төгжөөд байна. Гэтэ би юу ч аваа. Яг гайгүй хүн шиг явж байна. За окей миний дөө өстэй их баярлалаа. Амт тосод баярлаа. За одоо за миний хоккей шүү. Йоо бурхан. За одоо за дараах нь. Би залах уу? За мэ. Тэгээд нөгөө сэтгэлд одоо ойрхон юм, үеиг юм гэдэг шиг одоо багын найз руугаа залгая. За. Тагтаа. За. Манай багц гэж. Тий, манай одоо тэгээд тагтаа өтөч юм байна. Тагтаагийн завг нь байгаа мó та. Цаа чи ер нь л их завгүй хүн шүү те. За цаачин гайгүй хаа тэгээд битэрчтэй хар багын хоёр банд тэгээд очиж олж холбол гэж. За. За илвчин. Оо байна. За юу нөгөө? Камсага юу нөгөө? 50 сайхан. За шинжлэх ажил их байна уу? Дэчгүй. За. Найз нар нөгөө баясаах зөргөх хоёрын нэвтрүүлэгт ороод өргөн болов. За. Тийм. Тэгээд одоо нөгөө шинжлэлийн дугаар дээр нөгөө хүүхдүүд баярлуулах хэрэгтэй байна. За. Тийм. Тэгээд минийз хүрээд ирвэл хоёлаа хамтдаа минийз нөгөө мими гэдэг дуулдаг юм уу? Яад хийдэг юм те. Тэгээд хамтдаа нэг ингээд найздаа туслаач гэж хүсэж нөгөө минийз чи нөгөө гэртээ байна уу? Би гэртээ. Оо тэгвэл ойрхон. Зайсангийн алтан гац дээр хүрээд ирж тхүү хамгийн урднараа. Тэгхүү. За тэгээд тийм. Баярлаа таки. За баярлалаа минийз. За ямарсан дуучинтай болоо. За одоо би залгаад хэлээ. Зоргич юу лээ? Би найзынхаа чихрийн гам болоод. Оо хүүхдүүдэд үү? Тий. За гоё ш. Миний дүү яана. Байна уу? Харин яана. Сайн байна уу? сайн байна. Би нөгөө өрийн дотор блогоос ярьж байгаа маа. Одоо яг бичлэг хийж ирэх үү?
Тий, би нөгөө зоргоо байна жүжигчин. Нэг ийм санал тавих гээд найзаа. Бид нар ингэж байгаа байхгүй юу? Одоо 7 буудлын драмын дугуулангийн 20 өнгөөгтийг баярлуулах гэсэн юм. Шинэ жилийнхаа баярын тусгай дугаарыг хийж байгаа. Тэгээ нөгөө хүүхдүүдийн одоо манай жүжигчин тагтаа ирж дуулахаар боллоо. Бид нар өөрсдөө хөтлөөд өвлийн үгэн болохоор боллоо. Тэгэнгүүтээ найзаа танаа зүгээс хүүхдүүд маань гарын бэлэг өгч чадах уу? Бодлохгүй яах вэ? Болох уу? Ямар дээжээс тэгээд За хамгийн гол нь ийм байна. Хэл зүйлийнхаа хамгийн гол нь 30 минутын дотор. болно. Яг одоо хаана байгаа юм болоо? Ер нь. Зайсгийн алтан гац ресторан дээр байна. Тэнд хүрээд ирүүлж чадах уу? Би ойлгох явж байгаа. За баярлаа. Тэгвэл 20 өгч заяа бодорой гэдэг. Тэгээ. За баярлаа. За. Ямар ч юм. Энэ Kidswell гэдэг нөгөө ийм жели төрөө хэлээ. Йоо баярлаа Kidswell ямар гоё. Юм гэдэг чинь цаанаасаа юм аа. Одоо миний дүү яа. Миний дүү өөрөө асууж үзсэн. Би одоо өөрөө бол за яах вэ? болгоно. За арештэй өчнөө компани одоо реклам сурталчилгаа бацчихсан юм чинь болох бах. Тэгтээ би юу гэх шаахаас нэг юм асуух. Аль том шагаах уу? Том шагаахаас ирж асуугаад чадах уу? Шагаахаас ирэх гой зураг хөргөө авах гоё шүү дээ, тий? Гэхдээ шагаахад нөгөө юу байж магадгүй. Таньдаг одоо тийм компани гэж магадгүй. Бас л нөгөө жели мели гэдэг шиг. Тийм. Байж магадгүй. Байна сайн хаа. Дүлгөөн байна. Мода яа ханда. Таваа хаа. Ажил сайн уу? Сайн. Дүүний нэг Юу зураг дууссан уу? Миний зураг дууссан. За тэгээд дүүн нөгөө баясаах зураг ах хоёрын нөгөө үрийн влогт ороод баярын тусгай дугаар гээд одоо долоон буудалд байдаг драмын дугуулангийн хүүхдүүдийг баярлуулах юм байна. Тэгээд баярлуулах гэсэн чинь энэ хэд чинь танил талаараа илвчин ч олчихын, дуучин ч олчихын, баг бэлгийн ч олчихын дүүд нь юм байдгүй. Түүгээ бодож Асар хүрэл өргөдөө хоёроо чи бүх юма дандаа ерөөсөө бэлэн болгочихсон. Юу ганц ууцлахгүй яаж гэнэ. Тэгэхээр та нэг дүүд одоо юу гэдгийг энэ хэд чинь дуучин юу хүмүүсээ олж явах шиг байна. Тэгээд нөгөө бэлгэн дээр нь сая нэг юм китс ямар би чиний өрийг дарах юм уу? Гэхдээ та туслаад өгөө. Тэгэх юм бол би одоо дараа нь одоо туслаад өгөө гэдэг. Тэгэхээр бол одоо дараа энэ удаа миний үрийг дарчих. Дараа нь би таны нэг үрийг дардаг ч юм уу. Хоёулаа хоорондоо би үнийг өрийг дарах юм байна. Дүүн одоо дараа нь яаж тус болохоор байна? Тус болохоор. За. Тийм. Ямар хүүхдүүд очсон гинэ? 20 хүүхд. Драмын дугуулангийн хүүхдүүд. За. Долоон буудал одоо тийм драмын дугуулан байдаг юм байна. Тэгээд яасан тийм. Тэр юу яавал яа тийм. Мэд одоохондоо айгүй боломжтой байгаа юм чи ахын чамтай хам боол. Би яг өрийг дараад би туслаа заяа. Чи харин надад дараад туслаа шүү. Юу яах вэ? Шаруу хүүхдүүд ахын сая гэж бодлоо л доо. Манай нэг дүү боксор гэдэг байхгүй юу? За. Төсөндөө аапн байдаг гэдэг айгүй өөр боксор нь олон төрлийн боксор нь гаргадаг. Тэр аапнлээс сүлжээл юурдраас бодлоо гэж байгаа та. Баярын дугаар юмцэн хүүхдүүдэд тэр боксорныг ахын зүгээр өөрийнхөө зүгээс чиний өрсөд дараад идэхгүй би явуулаад болох юм уу? Ямар гоё юм болно шүү. баярлаа. Яг миний үрийг бодчих шүү. Хүүхдүүдэд боксор нь хөөх юм баха гэж бодож. Хамгийн гол нь 30 минут. Хамгийн гол нь хаа нөгөө зайсангийн алтан гац хар хорин дээр 30 минутын дотор гэдэг байгаа байхгүй. Одоо хүүхдүүд нь доор ирсэн хүлээгээд байгаа. Болно шүү дээ. Би юу яачих вэ? Наач угаасаа гадуур хөрөлтөөр явж байгаа хаа ер нь. Тийм үү. Атгац руу явуулчих юм байна тийм хүүхдийг. За тийм үл ярих. За гэлцээ. За баярлалаа хаа. За окей. За тэгээд 20 хүүхдтэйгээр бас айгүй гоё юу яаж байгаа юм биш үү? Гоё влог, гоё дугаар болж байгаа юм биш үү? Харин тийм гоё дугаар. За. Окей. Дахад одоо яриад явуулчихъя. За тэгээ. За баярлалаа. Баярлаа. За амжилт өндрөө. За. За ямар ч гэсэн 4 үедээ даалгавраа биелүүллээ.
Одоо Хөөхий шагаах ямар ер нь толсоо чагаах руу залгах юм юм шүү. Ахаа дүүний үгүй байдалд орлоо туслаараа гэж шагаах руу залгаа. Хүн болгон залгадаг те. Манай шагаах чи угаасаа олонтой, найз нөхдөдтэй, ах дүү те амар гоё юм шүү дээ. Надад нэг юм сэтгэл төрж байна. За бас. Би өөрийнхөө зүгээс нэлээ ингээ бодлого шиг. Тэгээд нөгөө юм сайхан сэтгэл ингээ өрлөхөөр ерөөс ингээ цаанаасаа юм болгоно бүтдэг. Тэгээд нэг одоо бүр ингээд бүгд л бүтлэн штэ тий. Тэгээд таяр маань бас ямар агуу хүмүүс юм бэ. оо нэг. За дуусгая. Одоо ингэ зөргөө. Одоо чи хувцсуудаа солио шууд доор өгдөд ирсэн байгаа юм За шүү. тэгээ одоо дүр тойрно штэ. Яа. Ивент тэтгэгч, илүү сонголт, илүү боломж. Top Electronics. Нэвтрүүлгийн дэмжигч Монгол нүүдэлчин угсааны аж ахуй, ёс заншил, түүх соёлтой танилцсан үндэсний зоогийг туглан сууж таалан болгоно. Алтан галас ресторан. Стафын нэмэлтгүй эрүүл амттан Jelly's Joe. Нэвтрүүлгийн дэмжигч, эрүүл аюулгүй орц найрлага, шинэхэн амтаар бүтээгдсэн Aben Beben попкорн таны ширээнд. 네, 50장. 돈. 형님 이거 전해달라고 하십니다. 아담은 어디 있어? 몽골 사람이요? 네, 몽골 사람. 몽골이 뭐가? 나도 슬퍼. 이 사람들은 누구야? 제 동생 좀 데리고 가야겠어. 이제 그만하세요. 점심은 인간은 항상 사소한 실수 때문에 죽는 거야. 산 허유를 먹었다 금방 하원. 근데 지금 왜 이래? 씨발 뭐야? 고롱고롱 하라네 진짜. Урхны визтэй хөгшин гөлгөнөт. Монгол руу чи зайлуулж чадна шүү. 이 좋은 찬스다 올수 먹었을 때. 작다도 일치. 다 끝났어. 이치카. 내일. 네 떨어질다. 부질질다. шаардлага гараад ширээнд нь яхаа суучлаа. эхнэр болж байгаа сонио яжмаа тийм. 가츠다시 죽으면 해줘. 따라가다가 마시. 몽골 여자들도 같이 간다. 뭐야 이 새끼들. 몽골 형사들이라고 들었습니다. 시발 모르는 거야? 하다 남아 내가 너가 알지겠어. 몽골 밴드인데 인기가 좀 있습니다, 형님. 이거 시장 바닥이야? 어머님이 마음처럼. 아슬발 이님들 너 참ах яг сайн идэх үү? Нэг орчуулдаг. 그래서 뭔가 어디겠다 와서 인도 거기서. 오지 마라 이거. 어? 이게 지금 몇 번째냐? 야 지나면 이거 어떻게 안 해? 못 믿겠어. 눈을 비쳤으면 해. 이 둘리 야주나 여러 살아있을 монголчууд ийм хогийн боддог байхгүй юу? In the house 3 in Korea. 이렇게 돌이. 술은 작다. 비 작다. 9-р сарын 19-ноос Sky Media, Go Plus, Mobicom бүгийн видео сангаас хүлээн авч үзээрэй. Сайн уу хүмүүстээ. Намайг таних уу? Таних уу? За. За, хагчтар нь Хөрөдсөр влог гэж хийж байгаа. Энэ влогийнхаа одоо шинэ жилийн дугаарыг та нартайгаа хиймээр санагдаад. Тэгээ та хэд маань ийшээ хөрөлцсөн ирсэн байна. Ирсэнд баярлалаа хүмүүстээ. Ямар хөөрхий. За тэгээд энэ ах хагчтар нас энийг өөрчлүүлж байна. Тав дахь ажлуулсан уучлаарай манайхаа. Сайхан олоорой. За тэгээд шинэ жилийн баярын тусгай дугаар хийж байгаа. Тэгээ ах нар нь өнөөдөр яах вэ гэхээр маа нэвтрүүлэгт жүргсэн төмрөө ах нь тэгээ нөө хоронзон гишүүн биш үү те. Төлгөө их чинь оролцож байгаа. Тэгээ тэд нар орж иж та бүхэндээ бэлэг барих. Тэгээ тэрнээс өмнө өнөөдөр ах нь хөтлөхөөр болсон. Тэгээ та хэдтэй гоё баярлахаар болсон шээ. За. Окей юу. Окей. За тэгээд нийслэл хүүхний сүхэ ахыгаа мэдхөө. Нийслэл хүүхний сүхэ дижсэн тагтаа ахын өрий. За тэгээ ах нарын зүгээс өнөөдрийн ямар хөрхий. Өнөөдрийн нэг өдрийг чи бас гоё болгоод гоё шинэ жилийн баярыг чи хамтаа тэмдэглэе гэж бодоод тагтаа ах нь бидний нөгөө энэ хаус мэдхөө. Энэ хаусыг мими дуугаа дуулъя гэсэн. Тэгээ тагтаах нь дуулж өгнө. Баясаах битэр бүжиглэн за. Өнөөдөр баясаах нь алиад их чигээд өнөөдөр та нараас үйлчлээ шүү. За ёо. Окей юу.
Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Шууд. За дүүнэртээ шинэ оны мэнд хүргэж байна. Баясаа хоёул энд гүйцэлгөө. За энэ дагуулсан мими дог зориулж байна. Тэгээд бүгдээрээ хөдөлгөөний мэдж байгаа учраас суудлын дээр гоё бүжиглээрээ дүүнэрээ заяа. За окей. 마음처럼 당신은 정말 겸손하네. 아버지를 닮았어. 당신은 똑똑하게 태어났네. 미미 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 당신은 내 첫사랑. 미미 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 당신은 나의 천사. 당신은 나의 천사. 나와 동갑 아가씨 난 정말 봐줬네. 연애부터 사랑으로 시작되는 거 깨달았어. 미미 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 당신은 내 첫사랑. 당신은 나의 천사. 당신이 나의 천사. 좀더 신원의 비틀기. 처럼 피어난 안녕 나의 첫사랑. 저기 가득한 날들은 마음속에 간직하게. 미미 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 당신은 내 첫사랑. 미미 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 당신은 나의 천사. 당신은 나의 천사. 미미 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 당신은 내 첫사랑. 미미 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 당신은 나의 천사. 당신은 나의 천사. Машкарда. За. Тагтаахад байлаа. Баясаа тэр нойрд бүжгээ хийгээгүй бүр мартцсан байна. Гэтэ гоё байна. За би та хэдэд хөдрийн Монголд ингээд ховор үзүүлэгдэж байдаг. Илэг үзүүлээ заяа. За шинэ үзэл сонгоч. За босоод наач. Би санаа. Харж ирэх. Би хараад бас илүү үзэлжтэй. Гэлээс та нар үзэж шүү заяа. Чи гараа ингээд болчих. Чи гараа доош оруулж. Гэлээсээ ингээд аваад дээрс нь дарч. За. Чи ингээд явж явах шүү дээ. Гэлээс түрүүн дээр өгж байгаарай. Гэлээс би шийчээ. Бүхтэй. Ингэж үү? Биш. Гэлээс чиний дэш үү? За тэгвэл гэлээс ингээд авчи. Түрүүн эргүүлчих зөө. Түрүүн зөө барьж байгаарай. Чи ягаанд ингээд явж явахт нэг өдөр авч. Бас нэг өдөр авч. За. Харахгүй юм да зайхнаас өгч. Наад гэлээс чамд байгаа те. Ийшээ хараарай. Ташмаа. Наад зөвхөн хараарай. Хөдрөм тэгээ сүнс гэж байдаг байхгүй юу? За хэдүүл ингэ. Цэцгийн зураг авчихсан шүү дээ те. Цэцгийн зураг хөдөр батсан юм чи цэцгийн зураг би ингэж аваад чи дээрс ингэ дарж игээ хөдөнгөө. Хөдөнгөө дарж байгаа за. Чи явж чадсан загсаж чи явлаа. Хөдрөөд.
Сайн байна уу? Баярлалаа. За. Хамартай усаар таниагүй юу? Таниагүй юу? Маш их баярлалаа. Тэгээд яагаад өнөөдөр манай өрийн дэвтэр нэвтрүүлэлд орсон хоёр зочин маань Зориго ах Баясаах хоёр нь та хэдийг сонгосон юм бэ гэж байгаа юу учирхлээр бид дөр бас дөрүүлээ 10 жилд байхдаа та хэд чи хүүхэд байхдаа драмын дугууланд сурдаг байсан. Тэгээд ирээдүйд гайхалтай мундаг жүжигчид одоо дуучид урлагийн хүн болох ч байгаа учраас өнөөдөр нэг өдөр ч ихсэн бас дүүнэрийгээ гоё баярлуулъя гэд өрсөн. Тэгээд бид дөрвийнхаа урлагийг хүлээж аваад Синеглизийнхаа урлагийг хүлээж аваад ирсэн дүүнэр та маш их баярлаа. За тэгээд ингэсэн байгаа шүү. Саяны бэлэг бол нөгөө Маазын төмөр ахын бэлэг шүү заа юу. Төмөр ахын бэлэг байж байгаа. За араараасаа бид дөрөв нэг ингээд бэлэг одоо дааж авсан. Тэгээд тэрийгэ гардуулнаа. За тэгээ Баясаах өнөөдөр алиалагч болохоор сонгосон. Өнөөдрийн дурч та хэдийгээ хөгжөөх нь байна. За тэгээд миний дүнээр гоё хүсэл мөрөөлөд байгаарай. Мөрөөдлийн араас гоё тууштай зүтгэрээ. Сэтгэлдээ мөрөөдөлтөөс өн түүх бүтээдэг гоё тэ түүхийг бүтээгээрэй. Баярлалаа дүнээрээ. Хайртай шүү. Маа самтлагийн дуучин Төмрөө ах нь өнөөдөр бидэн дээр өвлийн өвгөн аавар хүрэлцэн ирсэн байна. Цас басны орноо сан хөргөө дотоосаар өвлийн өвгөн аав нь цасан охинтойгоо. За ингээд та хоёроо жүжигчин дүлгөө Төмрөө ах хоёроо өрье. Хан хөхийн овоноос халахын гол хүртэл хангайгав хосолсон хангар сайхан оронд чинь онгон цагаан сахлаараа орчлон дэлхийг бүтээж танан өнгөд таягндан цацэг чимгэн гэлзуулж цасан охин дүлгөөнөгөн дагуулсаар өвлийн өвгөн аав нь хүрэлцэн ирлээ. Тэргэл сарыг буулгаж орой дээрээ залсан Тэнгэрийн отыг буулгаж мөчөр дээрэн өлгсөн инх тунхим бэлэгдэл гацуур модон чимээд эрен зууны багчууд минь сайхан баярлцгааж байна уу. За өвлийн өвгөнд баяр хүргэе өгтөөдөө. Цасан охины үгийг сонсъё. За баярлалаа. Одоо өвлийн өгнөө үг хэлээд байхаар би бас нэг дөрвөн мөрд хэлчмээр санагдлаа. За цалиглан долиглон он солигдож цасан өмсгөл ертөнцийг бүрхэж оюун эрдний өнгөөр орчлон гэж химж одоо Тэнгэрийн зурвас 2027 он төвлээ. 26 төвлээ. За бас хүүхдүүдийн хараад их сандарч байна. За тэгээд өвлийн өвгөн аав маань өвөр дөрөв бэлэгтэй ирсэн байгаа. Бэлгийн нэ. Өвлийн өвгөн аав маань туудахгүй бэлгээ гардуулах гэж байна. Тэгээд би бас энэ драмын дугуулангийнхаа анги дарах гэж байдгүй. Өөр анги бах л да. Зүгээр нэг хүүхэд нь гарч ирээд гой дугуулангаа танилцуулаад, багш нараа танилцуулаад, тийм ээ? Хин гарах уу? Энжиг нэ. За энжи гараад. Энжи гараад ир. Энжи ханаа. За Харц Бардагчны хамт олон Харц Бардагчны сурагчтай багш нараа төдөөлөд гой өөрсдийнхөө Харц Бардагчнаа танилцуулаач. За өнөөдөр манайхаа айгүй гоё харагдчихжээ. За манай дугуулан бол Харц Production гэдэг нэртэй драмын дугуулан байгаа. За ерөнхийдөө танилцуулбал манай дугуулан эрэгтэй эмэгтэйгээ хоёр багштай. Тэгээд нэгийг маань Батишиг гэдэг эмэгтэй багшийг маань Ундармаа гэдэг хөөхөн хоёр багштай. Тэгээд бид нэр хоёр багшийнхаа үгэнд айгүй сайн орж хичээж байгаа. За баярлаа. Баяр хүргэе. Баярлаа эмжи. За ингээд өнөөдөр Баясаах Зориго ах хоёр нь дээрээс нь манай Төмрөө Дүлгөөнөгчдөр нь яг гинтийн байдлаар нэвтрүүлгийн дундаас шийдвэр гаргаад өөрсдийн хувь хувьдаа даалгавар аваад нэг уран бүтээж нэг компани руу залгаад ингээд бидэд ингээд гоё хүүхдүүд баярлуулах чам гэсэн чинь манай эдмаар үстэй ямар хурдан тгий гэдэг ямар ч асуудалгүйгээр ирсэн. Тэгээд хамгийн ихний бэлгийг одоо манай өвлийн өвгөн аав ирсэн дээр гарлаа. Хамгийн ихний бэлэг аль байгуулгаас Kids Valley ах нараас нь энэ дандаа гоё ийм нөгөө пробиотикт жели байгаа. За тэгээд энэ желийг тэгээ нөгөө жүжигч Алтан шагаа ах нь байдаг шүү дээ мэдхөө Мөрөөдлийн театрын Алтан шагаа ахын дүүн бас ийм попкорн бас хийд юм байна. Тэр попкорныхоо дээжээс жүжигчин шагаа ах нь явуулсан шүү. За дүүнэрт маань бэлэг явуулсан бүх байгууллагууд компаниудаа маш их баярлаа. За нэгээрээ нааша гараад ир хөхтөдөө. За өвлийн өвгөө аваасаа бэлгээ аваараа. За попкорны нааша зөөчих манайхаа. Алиалагч зөөгөрөө. Апн бэбэн гэд попкорн шүү. Апн бэбэн. Монгол попкорн байгаа. Тий. Онцораарай. Хичээлээ сайн хийгээрэй. Дугуулан гэд хичээлээ хайж болохгүй шүү дээ хөхтөдөө. Хичээл хамгийн чухал шүү. Заа юу. Онцораарай.
За хөрхөө. Хүү чи хэдтэй юм бэ? 6 настай драмын дугуулангийн хүүхдээ шүү. Баяр үргээ. Цаасаа заяа. За баярлаа. За Ямар гоё хөтлөгчийн бижигтай байж. Ста гоё. хөтлөгч болох юм байна да. За баяр үргээ. За баяр үргээ. Гоё он сурна шүү хүмүүстээ заа юу. За апмэбэ баяр үргээ. За. Өөр дутуу хөвгт байна уу? Бүгд болцсон уу? За тэгээд Улиран одод шуй 2025 онд амжилт бүтээлээр дүүрэн байсан хүүхдүүдтэй аз жаргал хамгийн сайн сайхан бүгдийг өвөө аав нь хүсэж байна. Тэгээд 2026 онд амжилт бүтээлээр дүүрэн байгаад сурлаг хөдөлмөртөө дугуйланда маш том амжилт гаргана гэдэгт итгэлтэй байна. Тэгэд өвөө нь ингээ буцлаа. Тэгээд хүүхдүүд та нарын маань сэтгэл цав цагаахан байна. Хүсэл биелүүлэгч мод нов ногоон байна. Энэ үг ямар ч өвлийн үгнээс урд нь гарч байгаагүй үг шүү. Энэ яг энэ манай төмрөгийн брэнд үг нь. Баярлаа. Өнөөдрийн өрийн дотор нэвтрүүлэгт маань оролцсон төмрөөдөө маш их баярлаа. Дөлгөөнөөдөө маш их баярлаа. Хоёр ах эгчээр алга талаар баяр үргээ. За тэгээд Kids Valley ах эгч нар өнөөдөр бэлэг гардуулсаага менежерийн өрчээ. Алей. Захирал нь уушлаарай. Ямар бэлэг өгж байгааг та нарт тайлбарлаж өгье за. За. Өнөөдөр ийм гоё арга хэмжээ зохион байгуулж байгаа та бүхэнд баярлалаа. Манай компани болохоор ашигтай бактеритэй нэмэлт сахарын агуулмж байхгүй. Будаж бодис ороогүй хүүхдэд хэрэгтэй. Тийм юм. Цэлцгнүүр байгаа амттан Солонгос улсаар оруулж ирдэг. Тэгээ ийм гоё хүүхдүүдийг баярлуулж байгаа хэвдэл маш их баярлалаа. Манай бүтээгдэхүүний амтны дээрээ баярлалаа. Баярлалаа. За тэгээ бас нэг ахын өрөө. Өнөөдөр энэ Алтан гацгийн энэ ресторан одоо Монголд одоо 2 салбар байдаг. Энэ ресторан бол одоо зайсангийнхан салбар нь байна. Энэ айгүй гоё төөхтэй шүү. Яг хар хорон хотын туйран дээрээс одоо энэ тоосхыг авчирч иж одоо энд барьсан түүхэн айгүй гоё дээдэлж те. Эзэн Чингис хаана 5 сайхан хаана энд барьж ийм гоё тогтчуултыг хийсэн ийм газар байгаа шээ. За тэгээ Алтан гацгийн ариун сайхан гэж захирал ахын тэн зогсож чинь өдний шилтэй ах чинь энэ захирал нь байгаа. Тэгээд ариун сайхан ах нь болохоор ингэдэг өнөөдөр төрсөн өдөр нь. Тэгээд төрсөн өдрөөр дандаа ийм гоё үйл хийдэг. Тэгээд сая нэг одоо ийшээ асарж байгаа газар очиод 30 хүүхдүүд бас гоё баярлуулчаад ирсэн. Тэгээд өнөөдөр драмын дугуулангийн хүүхдүүдэд бас гоё баярлуулъя гээд та хэдий амттай холоор дайлсан хүн чинь энэ ах чинь шүү за. За тэгээд миний дүүнэр тэгээд ирээдүйд сайхан уран бүтээлчд болоод өнөөдрийг ингээд сайхан баярлж өнгөрүүлээрэ гэдэг. Одоо бэлэг нь бол манайх бас юу яасан шүү. Бэлэг нь нөө Япон хүнснээс дандаа сахарын агуулмж багтаа хүүхдэд ээлтэй тийм бэлэг бэлдэж өгсөн. Маш их баярлалаа. За ингээд ариун сайхан ахын бэлгийг манай зөөгч дүүнэр маань бүх хүүхдүүд очиод тараагаад өгчдөхөө. Энэ бас Алтан гацгийн агч нараас ахаа бэлэг өгж байгаа шүү. За юу. Окей. За бид дүүнэр очиод ширээ болгоно дараагаад өгч. За төмрөө дөлгөнөө хоёр наашраач. Болоогүй байсан байна. Хоёр гарах болоогүй байсан байна. Нааш. Өвөө нааш. Цасаах нааш. Цасаах өвөө. За тэгээ манай нэвтрүүлгийн ивэнтгч хоёр оролцогчтой бэлгээ өгөөг байсан байна. Вау! Ямар бэлгүү. За өнөөдөр өрийн цэцэрлэгт оролцсон ах эгч хоёртой энэ гоё гайхалтай гоё дуучин энэ гоё бэлгийг бэлтгэхэд маань туслалцсан хоёр оролцогчтой бүгд алга даши. Тэгээ манай өнөөдрийн нэвтрүүлэгтээ хамтран ажилладаг Top Electronics-ийн зүгээс хоёрыг маань бас жиндээ анхаараарай хөө гэд. За энийг гоё гарын бэлгийг гардуулъя. Хоёр маань яг энэ дээр байгаа жиндэл очичиход хоёул болох гэдэг юм. 65. За хоёр ах эгч хоёртаа маш их баярлаа. За баярлалаа. За тэгээд ах нарын бэлэг одоо өгөр өндөрлж байна. Баярлалаа. Ивент тэтгэгч илүү сонголт, илүү боломж. Top Electronics. Нэвтрүүлгийн дэмжигч Монгол нүүдэлчин угсааны аж ахуй, ёс заншил, түүх соёлтой танилцсан үндэсний зоогийг туглан сууж таалан болгоно. Алтан галас ресторан. Стафын нэмэлтгүй эрүүл амттан Jelly's Joe.
Нэвтрүүлгийн дэмжигч эрүүл аюулгүй орц найрлага шинэхэн амтаар бүтээгдсэн Aben Beben попкорн таны ширээнд. За баярлалаа. Өнөөдрийн өрийн дотор баярын дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Тэгээд маш гоё бас нэг дугаар боллоо. Бид хоёр бас уламжлал ёсоо эвдээд те. Урд нь ингээд нөгөө айдуудаар өвжүр дардаг байсан. Өнөөдөр гоё хүүхдүүд баярлалаа. Тэр дундаа гоё жүжигчний ангид сурж байгаа, драмын дугуйд сурж байгаа. Бид дөрүүдээ сурдаг байсан учраас ягаад ч юм нэг цаанаасаа гоё тэгээд таарчлаа. Тэгээд урилгыг хүлээж авсан Харц продакшны дүүнэртээ маш их баярлалаа. Ганц нэг хүмүүс би баярлаа гэдгийг эхлэе хэлчихэ. Тэгээд та хоёрын сэтгэлийг сонсъё. Зайсанд барилах Алтан гац цар урам ресторанда маш их баярлалаа. Дээрээс нь топ электрониксын хамт олонд баярлалаа. За тэгээд Kidswell Mongolia-гийн хамт олондоо маш их баярлалаа. Гоё жели хүүхдүүд гоё бэлэг байсанд баярлалаа. Алтан гац ариун сайхан ахын төрсөдөр болж байгаа. Төрсөдөрөөр бас ийм гоё бидний одоо энэ нэвтрүүлэг гоё нэгдсэнд маш их баярлалаа гэж байна. Тэгээд дээрээс нь Aben Beben попкорн манай жүжигчин шагаа ахын одоо дүүгийн одоо бизнес байгаа. Тэгээд энэ Aben Beben попкорныг үйлдвэрлэхэд баярлалаа. Хүүхдүүд гоё баяр нэмэлт баярлалаа. Хоёр орцогчтой баярлалаа. Хоёртоо хайртай шүү. Орж урилга авч орсонд баярлалаа. Хоёр гайхалтай хүмүүс юм. Баярлалаа. Баярлалаа. Урьж оруулсанд баярлалаа. Тэгээ хамгийн гоё 31-ний орой гарах дугаар тий. Гоё дугаарт нь оролцлоо. Азтай байна. Сайхан нэг өдрийг гоё дурсамжтай өнгөрөөлөө. Танаа нэвтрүүлгийн хамт олонд бас баярлалаа. За тэгээд үзэгчдээ бүгдний шинэ он шинжлэхийн баярын мэндийг хүргэе. Энэ сайхан одоо баярын дугаарт урьж оролцуулсан хоёр ахтаа бас баярлалаа. Та хоёртай бас уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг хүсье. Тэгээд дандаа ийм сайхан одоо хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулж, гэрэл гэгээг цацруулж, одоо төмөн олонд бас сайхан юм энерги бэлгэлж идэг та хоёртай бас үнэхээр их одоо баярлалаа гэж хэлээ. Та хоёр маань л олон хүмүүст баярлалаа гэдэг. Та хоёрт маань бас хүмүүс бас баярлалаа гэж хэлэх хэрэгтэй болоо гэж бодож байна. Тэгээд та нартай шинэ он шинжлэхийн баярын мэнд хүргэе. Тэгээд ирж буй 2026 онд амжилт бүтээлээр аз жаргалаар одоо айл өрх болгон те бэлгчаахан өрөөлийг дэвшүүлье. Маш их баярлалаа. За тэгээд өрийн дотор болог энэ хүртэл 50 гаруй дугаарыг хийсэн байна. Нийтдээ 500 гаруй айлын өрийг тэгэлсэн байна. Нэг оюутны сургалтын төлбөрийг тэгэлсэн байна. Энэ хүртэл бидэнтэй хамт байж хамгийн гол хөшүүрг нь үзэгч та бүхэн юм шүү. Бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Синий телевизээр баярын орой бидний хүлээн авч үзээрэй. Мөн дээрээс нь Баясаа зургийн YouTube хуудсыг subscribe дараарай. Хүндэт зочд маань байлаа. Хайртай шүү. Нэвтрүүлгийн дөрөв өндөрлж байна. Бүх зүйл талархлаа. Өдрөн өнгөрж байгаа 2025 онд баярлалаа. Өстө ээж авдаа баярлалаа. Найзуудаа баярлалаа. Лог хэсэг завсарлан хүлээж байгаарай. Баярлалаа. Бай.